Харин За сайн байцгаана уу. Энэ өдрийн мэндийг хүргье та бүхэндээ. Nomadic Fighting Championship холбооны одоо анхны тэмцээн энэ сарын 27-нд UG Arena-д гол тулааж Нандин Эрдэнэ тулаанчтай одоо эхлүүлэх гэж байна. Монголын шилдэг тамирчид тулаанчид олон улсын тамирчидтай одоо шууд халз тултгаар тоглолт тэмцээн болох гэж байна. За тайлбар асуултууд байвал шууд асуугаа явчих тий. Энэ удаагийн энэ NFC холбоо буюу Nomadic Fighting Championship холбооны одоо гол тулаан дэлхийн олон улсын Казахстан, Австрали, Таиланд, Кыргызстан, Узбекистан гэдэг Монгол гэдэг олон улсын тэмцээн Монголд анх удаа зохион байгуулагдж байгаагаар онцлогтой. Тэгээд дээрэс нь энэ тулаан маань өөрөө дөрвөн төрөлтөөр зохион байгуулагдж байгаа. MMA, kickbox, Muay Thai, Samshim grappling гэсэн энэ дөрвөн төрлөөр одоо зохион байгуулагдж байгаагаар онцлогтой байгаа. За тамирчдын чансаа бол одоо олон улстай олон бүсээ хамгаалсан өндөр зэрэглэлийн юм чансаатай тамирчид Монголд ирж байгаа. Бид бүгд танилцуулганд бас гаргасан байгаа. Та бүхэн маань танилцуулгатай танилцуулж бидэх хаа гэж бодож байна. За NFC холбоо маань байгуулагдаад одоо удааг байгаа. Бас NFC холбоо маань өөрсдийн гэсэн шинэлэг бүсээ гаргасан байгаа. Энүүн дээр манай холбооны анхны тэмцээнийг дэмжлэг болгож одоо нийслэл орж ирж байгаа. Олон улсын тамирчидыг одоо байрлуулах, одоо тэмцээний үйл явц бүгдэн дээр ингээд дэмжлэг болж орж ирж байгаа нийслэл. За бэлтгэл сургууль гэж би бол одоо Солонгост суурин тулаан хийж байдаг. Тэгээд бэлтгэл бол ажгүй байгаа. Мэдээж хэн ч гэсэн энэ тамирчинд зодуулж тулаанд орохгүй. Тэгэхээр бас биднийг бас тулдаж ялахаар олон улсаас тамирчид ирсэн байгаа. Биднийг ялахын тулд бэлтгэлээ сайн базааж байгаа гэж. NFC холбоо маань өөрөө одоо байгуулагдаад энэ анхныхаа тэмцээн хийгдэхийн араас бид нар дэлхийн олон холбоодуудтай хамтын ажиллагааны гэрээ хийх гэж байгаа төлөвлөгдсөн байгаа. Энэ гэрээнийхээ хүрээнд Монгол тамирчидаа олон улсад болон дэлхийд чансааг нь өндөр болгох тийм гэрээнүүд рүү нээлттэй болно гэж ойлгож байна. NFC холбоо маань түрүүн хэлсэнчлэн өөрийн гэсэн бүстэй болж байгаа болохоор дэлхийд олон улсад зохион байгуулагдж байгаа тэмцээнүүдийг Монгол улстай зохион байгуулж өндөр түвшинд зохион байгуулж түүнийхээ дагуу дэлхийн чансаа өндөр одоо тамирчдыг Монгол улсад өрн авчирч Монголынхоо тамирчдад өрсөлдүүлснээр энэ дэлхийд бас танигдах болон чансаа өөрийнх нь ирэмбэд шууд нөлөөлөх болов гэж бид нар үзэж байгаа. Ганц нэг болж исэн байх магадaltaй. Одоо манай байгууллага одоо NFC холбоо маань сая бол бид бүгд мэдж байгаа Цэндбаатарын тоглолт Асаа циркэд болсон. Асаа циркээр Цэндэ Хэро гэж байгууллагатай хамтарч яг бидний зохион байгуулалтын дээр нь бүрэн авч явсан. Одоо ингээд хоёр дахь тэмцээнэ Нандин Эрдэнэ тулаанчтайгаа ингээд хийх гэж байгаа. Тэгэхээр бидний бол үйл ажиллагаа одоо үгээр одоо зогсошгүй үргэлжилнэ гэж бид нар бодож байна. Манай одоо холбооны маань одоо тулааны зөвлөхөр бол Пан Азийн авраг Лавгаах маань ажиллаж байгаа. Бас бокс дасгалжуулагч Ганвай гэдэг багш маань ажиллаж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бид нар бас Монгол Японы эмнэлэгтэй бас бид нар хамтарж байгаа. Олон газартай бид нар ингээд шив холбоотой ажиллаж байгаа болохоор яг мэрэгжлийн төвшөнд анханасаа
энэ тулааны спортыг Монгол улсад тогтношуулъя гэдэг үргэлжлүүлъя ах нарын хийж байгааг үргэлжлүүлэх гэсэн хүсэл зорилготой нэгдэж байгаамаа байгуулагдаж байгаа. Бэлтгэл шилдэг тулгаанчдаа Монгол ирээд үүсгэж шүү. Тэгэхээр Монгол тулгаанчдын хувьд ер нь одоо үүсгэх тамирчдаа хэл судалж байна арга үйлдэлээ. За тамирчид маань хэлэх байхаа тийм ээ. Ярих уу? За тамирчнаар би За хоёлаа би бас сайн байна уу? Энэ зөвлөрсөн бүх хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээд би бол одоо холимогдлоноор хичээлээ 7 дахь жилдээ орж байна. Тэгээд одоо энэ төвчэн дээр одоо Казахстаны тамирчинтай таарсан байгаа. 6-1 гэсэн амжилттай тамирчинтай таарсан байна. Ерөнхийдөө ер нь сүүлийн тулаануудад дандаа хожилтой явж байгаа сайн тамирчинтай таарсан. Миний хувьд гэх юм бол бэлтгэлийг маш сайн базаасан байгаа. Бэлтгэл бол 100 хангагдсан байгаа. Одоо л яг жиндээ орох үлдсэн байна. Өмнө нь ер нь ямар хэмжээний амжилтуудаас авсан тий. Би 23 онд Японы гладиатор холбооны 61 кг-ийн турнаментын аварга болсон. Тэгээ Монголын MJL холбооны номер 1 байгаа. Намайг бол Батцаахны Батчир гэдэг холимогдлоноор хичээлээ бас адилхан 7-8 жил болж байна. Тэгээд амжилтын хувьд гэх юм бол холимогдлоноор 5 тулдаад 4-1 гэсэн амжилттай яваа. Тэгээд сүүлийн 2 талаандаа дараалал ялчихсан байгаа. 2022 онд Road to One Championship гэдэг One Championship-ийн сорилго талаанд тулдаад финалийн шатанд үлдсэн боловч одоо яг тэнд ялж амжаагүй ч гэсэн одоо ямар ч холимогдлоны замлаа үргэлжлүүлээ явж байгаа. Тэгээд миний өрсөлдөгчийн хувьд бол Кыргызстан улсын тамирчин Симку Махмедов гэдэг тамирчиндээ тулж байгаа 5-1 гэсэн амжилттай яваа бас нэлээд дажгүй тамирчинтай тулдахаар болсон. Тэгээд ер нь бол тоглолтын тактик бол багш дасгалжуулагч нар болон багийнхантайгаа хамтраад нэлээд дажгүй боловсруулсан байгаа. Бэлтгэл сургуулаараа хүртэл одоо яг ахуй амьдралаасаа холдож байгаад маш их өндөр хичээл зүтгэл гаргаж ажиллаж байгаа. Тэгээд энэ тэмцээндээ бас Монгол улстай хийж байгаа бас том тэмцээн учраас энд бол нэлээд ач холбогдол өгч ажиллаж байгаа учраас сайхан тулаан гарах байхаа гэж миний хувьд бодож байна. Ер нь ямар хэмжээний сэтгэл зүй шаарддаг холимогдлооны спорт те? Холимогдлоо ер нь тулааны спорт бол бүгд адилхан л да. Яг одоо өрсөлдөгчтэйгээ шууд нүр тулж тулааны одоо тулдах учраас өндөр сэтгэл зүй шаарддаг. Тэгээд тэнд бол маш сайн бэлтгэлтэй байж сэтгэл зүй дагаад бас сайжирдаг. За намайг Амжилтмагийн Балтэртний гэдэг. Би Мутай боксоор хичээлээ 13 жил болж байна. Мутай боксийн одоо мэрэгжлийн дэлхийн аварга, мэрэгжлийн супрем аварга гэсэн. Сая хамгийн сүүлд Камбожийн үндэсний спорт Күнкэмэрийн олон улсын аварга болсон. Тэгээд миний өрсөлдөх тамирчин Ванд гэрээгээр тулж исэн тамирчин билээ. Тэгээд Австралийн тамирчин. Тэгээд гоё сайхан талаа үзүүлэх баха. Тэмцээн бол Монголдоос олон улсын тамирчдыг авчираад зохион байгуулагдж байгаа гэдэг үднээсээ маш ач холбогдол өгж бэлтгэл хийж байгаа. Би ч өөрөөс боксинг тамирчин ч гэлээ бас кикбоксер Азийн аварга, дэлхийн аварга, мэрэгжлийн кикбоксийн Аз төвийн аварга болох төр надад бол нэг асуудал байхгүй л гэж бодож байна. Хинчээсэн наалтах үйлсээр бүгдийг уншаал гарна шүү дээ. Тийм Монголда ер нь анх удаага аваргын төлөө тоглолт бас мэрэгжлийн төлөө хийж байгаа болохоор сэтгэл бас өндөр байна. Намайг NFC холбоо ерөнхийдөө яг нэг холимог тулаан
За очлоо. За NFC холбоо Nomatic Fighting Championship холбоо маань ойрын үед Монгол улстай олон улсын тэмцээнийг зохион байгуулах бас нэг ихний гэрээний шатнууд руу орж явж байгаа. Бид нар яг одоо ингээд товлоод яг тэрийг гэж хэлэхээр бас гэрээн дээр гарын үсэг 100% зурагдаж амжаагүй байгаа болохоор бас хэлж болохгүй байгаа даа. Гэхдээ бид нэр энэ 8 сард Монгол улстай бас олон улсын дэлхийн хэмжээний том толооны спортын тоглолтыг хийнэ гэсэн зорилттой тавьсан байна. Энийг бас олон улсын том толооны холбоотой хамтарч хийх болов гэсэн юм таамагтай байгаад байгаа. Тий. Дөрвөн төрөлд энэ Nomatic Fighting Championship-ийн юуны тэмцээний маань одоо гол онцлог нь юу вэ гэхээр Таиландаас дээрээс нь одоо энэ Казахстан гэсэн яг бас энэ зодооныхоо төрлөөр дагнаад одоо баг шилдэгүүд болсон нөхдүүдийг Монголд шилдэг тамирчдтайгаа яг эх орондоо гэж учруулж энэ чансааг тодорхойлно гэдэг бол одоо энийг бол би Монголд анх удаа юм болов гэж бодож байна. Миний таамгаар. Дээрээс нь бид энэ тэмцээнийг энэ холимог тулааны төрөлтийн тэмцээнийг мэрэгжлийн спортын тулааны тэмцээнийг Монгол улсад шинэлгээр буюу одоо entertainment-аар тийм ээ яг мэрэгжлийн төвшингийн мэрэгжлийн спортын утга учирыг алдагдуулахгүйгээр гэхдээ entertainment оролцсон юм олон улсын жишгтэлтэй хийхийг зорж байна да. Тэгэхээр одоо UG Arena-д бүгдээрээ 4 сарын 27-нд олццгаая. Тэмцээнийг одоо манай тэмцээнийг зарим ирж үзхийг хүсэж байгаа одоо үзэгчид маань тулаанчид маань байвал портал цаг юмнаар одоо билет нь бол бэл гэж одоо хэсэг байна. Юуны тавгаха? Юуны талаас? Бүгдээр энд хүрэлцэн ирсэн бүх хүмүүс өдрийн мэд. Тэгээ энэ талаас нь би миний хувьд бол мэрэгжлийн зүгээс нь зөвлөх. Хоёрт нь ямар тамирчдыг хинтээ яаж тоглуулах вэ? Энэ тамирчид энэ ялангуяа бусад спортыг бол тулааны спорт бол маш сайн бэлтгэл өндөр байх хэрэгтэй. Өндөр байжээж бэлтгэлтэй байжээж бэлтгэлийн төлгөө салдаг. Бэлтгэлийн төлөв авах нь багасдаг. Талаасаа энэ эдний бүгдийг үзэж харж зөвлөх маягт ер нь зөвлөндөө тэргүүрний тамирчид хэдэн араавд яаж тоглох вэ? Тэр удаан ямар амжилттай тамирчдыг ямар тамирчдыг тоглуулах вэ? Хэдэн араавдыг тоглох уу, барих уу? Маш олон энэ мэрэгжлийн далайн юм дээр нь энэ холбоонд зөвлөө явуулдаг байгаа шүү. За бидний зүгээс асуулт байхгүй бол одоо мэдээлэл өргөлээ гэж бодож байна. Та бүхнийг хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа.